Бүгдээрээ сайн уу? Changeling киног товчлон хүргэж байна. Энэ киног бодит түүхээс сэтгүүлжээ. Үйл явдал 1928 онд Лос Анжелес хотод өрнөн. Өглөө Кристин Коллинз 9 настай хүү Уолтероос ирээлээ. Тэд зөвхөн хоёулахнаа амьдардаг. Ээж нь хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явдаг. Кристин бол холбоочин ба. Түүний ажлын өдөр бүхэлдээ маш хурдтай өнгөрдөг. Нэг өдөр Кристин хүүгээ сургуулиас нь авахад аав нь яагаад төрснийхэн дараа тэднийг орхисон тухай асуув. Кристин аав нь хариуцлагаас айж байсан гэж хариуллаа. Оройн ээж нь хүүдээ маргааш хамтдаа кино театрт руу явна гэж амлав. Гэсэн хэдий ч өглөө нь түүнийг ажлаас нь ирэхийг шаардсан. Кристин ийм зүйл болохыг мэдээгүй. Учир нь хагас сайн өдөр байсан ч тэр зөвшөөрөх ёстой. Кино театрт руу явах зугаалгыг маргааш болтол хойшлуулах шаардлагатай боллоо. Уолтер маш их бухимдсан ч ээж нь удахгүй эргэж ирнэ гэж амлав. 5 цаг хүртэл ажиллаад Кристин гэртээ харах гэж байтал. Түүний дарга бин Харрисон төрс садуулж тэрээр өмнө нь эмэгтэй хүнийг диспетчерээр ажилд авах талаар эргэлзэж байсан ч түүнийг сайн ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлв. Кристин трамвайнаас хоцорч гэртээ оройтож ирэхэд Уолтерыг хаанаас ч хайгаад олсонгүй. Түүний хөргөгчөнд бэлдсэн үдийн хоол нь хിവэрэ байлаа. Санаан зовсон Кристин хүүгээ хайхаар гадаа гарсан боловч хүүхдүүдийн хэн ч түүнийг хараагүйг сонсоод Кристин цагдаа дуудлаа. Цагдаагийн ажилтан сураггүй алга болсон хүмүүсийг алга болсноос хойш 24 цаг өнгөрөхөөс нааш хайж эхлэхгүй гэж мэдэгдэв. Тэр өглөө болтол хүлээх хэрэгтэй болж Кристин арчаагүй байдалтайгаар уйлж байлаа. Өглөө нь цагдаа ирж удалгүй пастор бусдад бэргэлэв сураггүй алга болсон Уолтерыг олоход туслахыг сүмийн гишүүдэд уриалав. Пасторын бодлоор авилгаад идэгдсэн Лос Анжелесийн эрх баригчид туслах тал дээр юу ч хийхгүй гэж бодож байв. Ахлах шериф Джеймс Дэвис хизээч ажлаа хийдэггүй. Зөвхөн ашигын төлөө л боддог. Пастор радиогоор сонсоход Джеймс маш гонигтай байв. Уолтер алга болсноос хойш хэдэн 7 хоног өнгөрчээ. Цагдаа нар завсарлах үеэрээ Кристинийг дэмжиж муж даяар сураггүй алга болсон хүмүүсийг эрен хайх тусгай албатаас тусламж хүсээд одоо 4 сар болж байна. Иллинойс мужид нэгэн зоогийн газрын нэг нэр төрөвчөө мартсан гэж хэлээд хүүгээ тэнд барьцаалж 10 минутын дараа эргэж ирнэ гэж амлаад үлдээжээ. Орой болсон ч тэр одоо болтол эргэж ирээгүй болохоор хоолны газрын ажилтан цагдаа дуудсан. Цагдаа нар Кристиний ажил дээр ирэв. Ахмад Джонс Уолтерыг амьд байгаа тухай гайхалтай мэдээг хүргэв. Түүнийг Иллинойс мужаас тэнүүлжтэй хамт олжээ. Кристин аз жаргалын нулим сунгаж хамт ажиллагсад нь түнд маш их баяртай байв. Джонс Кристинийг галт тэрэгний буудлын руу авчирлаа. Хүн бүр аз жаргалтай төгсгөлтэй түүхэнд дуртай байдаг тул энэ газар сэтгүүлчдээр дүүрэн байв. Галт тэрэг ирлээ. Кристин хүүтэйгээ уулзахаар гүйсэн ч хүүг хараад Уолтер биш гэдгийг мэдэв. Джонс Кристинийг зүгээр л стресст орсон бөгөөд хүүхэд 5 сарын дотор өөрчлөгдсөн байж магадгүй гэж итгүүлж эхлэв. Хүү өөрийгөө Уолтер Коллинз гэдгээ батлав. Кристин үүнийг үгүйсгэсэн. Учир нь тэр өөрийн хүүг өөр хэн нэгнээс ялгах чадалтайгаа байгаа. Джонс Кристинийг хүүд өөр явах газаргүй тул гэртээ авч явахыг хүсэв. Сэтгүүлчид олон асуулт асуусан ч Кристин юу гэж хариулахаач мэдэхгүй байлаа. Тэр хүүг гэртээ дагуулж явахаас өөр арга байсангүй. Оройн Кристин хүүхдийг Уолтер биш гэдгийг мэдэж байсан ч санаа зовж байгаагаа харуулахгүй хичээв. Тэр хүүг хөвчөө таслуулсан байхыг хараад биш гэдэгт итгэлтэй байв. Үүнээс гадна тэрээр Уолтероос намхан байлаа. Кристин хүүд чи хэн юм бэ? Энд юу хийж байгаагаа хэл гэж хэлсэн ч тэр юу ч хэлсэнгүй. Маргааш нь Кристин Ахмад Джонст хэлсэн боловч тэрээр түүнийг хит их айцтай байна гэж боджээ. Магадгүй тэр хүүхдийн өндрийг буруу хэмтсэн байх. Кристин энэ нь түүний хүү биш гэж зүтгэсээр байгаа ч Джонс юу ч сонсох хүсэлгүй байв. Түүний бодлоор Кристин зүгээр л ихийн үргээсээ хазааж байна гэж үзв. Кристиний гэр рүү эмч явуулсан бөгөөд тэрээр бүх зүйлийг зохицуулахаар ирсэн. Хүү Уолтероос намхан байсныг эмч стресстэй холбон тайлбарлаад эмч энэ хүүг түүний хүү гэж итгүүлсээр байгаа ч Кристин итгэж чадахгүй байлаа. Тэр Ахмад Джонс руу уцтаж дургуутслээ илэрхийлв. Кристин цагдаа нар Уолтерыг хайхын оронд яагаад цаг алдаж байгааг ойлгохгүй байв. Хүүг ээжээ гэж дуудахад Кристин сэтгэлээр унсан тул таваа шидэж хүүн биш учраас намайг ингэж дуудах хэрэггүй гэж хэлв. Дараа нь Кристин тайвширсны дараа хүүгээс уучлалт гуйлаа. Эцсийн эцэст тэр зүгээр л хүүхэд учраас юу хийж байгаагаа мэддэггүй. Кристин хүүг яагаад өөрийгөө Уолтер гэд байгааг ч мэдэхгүй. Өглөө нь тэр дуудлага хүлээн авлаа. Энэ бол пастор Густав Брэглеб байв. Тэр түүнд өглөөний сониныг уншаад дараа нь түүн дээр эрхийг зөвлөв. Сонин дээр Кристин өөрийн хүүгээ асархаас татгалзсан тухай нийтлэл уншжээ. Цагдаагийн хэлцээс ээждээ маргаантай буцаж ирсэн Уолтерийн аюулгүй байдалд санаа зовж байгаа бололтой. Пастор цагдаа нар үүнийг хийсэн шалтгаан болон алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаатай холбоотой гэж тайлбарлав. Лос Анжелес хотод цагдаа нар хууль зөрчиж байсан олон жилийн түүхтэй тул Брэглеб үүнийг зүгээр орхихгүй. Цагдаа нар Кристинийг эвгүй байдалд оруулахын тулд юу ч хийж магадгүй. Гэхдээ Брэглеб түнд туслах болно.
Хүүхдийн шүдний эмч хүүг үзээд шүдэн шал өөр хэлбэртэй тул энэ нь Уолтер биш гэж хэлээд эмч албан ёсны тайлан бичиж өгөхийг зөвшөөрөв. Сургуулийн багш хатагтай Фокс энэ бол Уолтер биш гэж хэлсэн бөгөөд хүү түүнийг огт танихгүй байсан. Хатагтай Фокс шаардлагатай бол бичгээр нотлох баримт гаргаж шүүхээр баталгаажуулахад бэлнээ илэрхийлв. Брэглеб Кристинийг өнөөдөр радиогоор ярихыг хүлээж байгаагаа дурссан болохоор одоо тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө цагдаагийн алдаанаас болж жинхэнэ хүүг нь хайх ажиллагаа зогссон гэж мэдэгдэв. Үүнийг сонссон Джонс уурлаж туслахтаа Кристинийг хилтэст авчрахыг тушаав. Джонс Кристинд бүгдийг нь баталгаажуулсан гэж хэлв. Үргэлжлүүлэн Кристинийг эхийн үүрэг хариуцлагаас зайлсхийхийг хүссэн эсвэл зүгээр л солиотой галзуу гэж тулгаж байгаа нь түүнийг Лос Анжелесийн хуулинд ирэх мэдлэлтэйг нь илтгэж байна. Джонс сувилагч дуудаж Кристинийг сэтгцийн эмнэлэгт хүрэхийг тушаав. Хүсэлтийнх нь хариуд түүнийг машинд суулгаж албатан эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хүргэжээ. Кристин цагдаа руу буцахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн ч ажилтнууд эмэгтэйг галзуу гэж бодсон байна. Түүнийг шүршигч хоолоогоор угааж бүрэн шинжилгээ хийлгэж дараа нь өрөөнд оруулав. Кристин захиргаатай ярих эсвэл утсаар ярих зөвшөөрөл хүссэн боловч энд байгаа өвчтнүүдэд ямар ч ирэх байхгүй. Өрөөнийх нь өвчтөн нэг үгээ байнга давтаж байсан нь Кристинийг залхаана. Энэ хооронд мөрдөгч Листер Ибара хажуугаар өнгөрч байсан залуугаас Нортгейтс ранч руу явах чиглэл асуув. Машины ард сууж явсан залуу буутай байсныг мөрдөгч мэдээгүй байжээ. Үүнээс гадна тэрээр маш их сандарч байсан. Листер өсвөр насны охиныг хайж байгаагаа хэлж ранчо дээр ирв. Цагдааг хараад хүү зүхтэж байшинд орж дүүжлээ. Листерт Симфорд Кларкийг баривчлах эрхтэй тушаал авсан байсан тул хаалгыг эвдэж мөрдөгч байшинг тойруулан харав. Гинэт өсвөр насны хүүхэд түүн рүү дайрсан боловч Листер түүнийг саармжуулж баривчлахад ямар ч асуудал гарсангүй. Өсвөр насны хүүхэд Америкт хууль бусаар байгаа бөгөөд түүнийг Канада руу буцаан албатан гаргах ёстой. Кристин радио нэвтрүүлэгт ирээгүйд Брэглеб санаа зовж байна. Пастор түүнд ямар нэгэн зүйл тохиолдсныг тэр даруй мэдэв. Энэ хооронд замд таарсан залуу Гордон билет худалдаж авахар галт тэрэгний буудал дээр ирэв. Эмнэлэгт өглөөний цайны цаг болж Кристин юу ч идэхийг хүсээгүй. Кэрол гэх өөр нэг өвчтөн түүнд өглөөний цайгаа уухыг зөвлөжээ. Учир нь тэр хэвийн харагдахын тулд бүх зүйлийг хийх ёстой. Энэ бол түүнд эндээс гарах цорын ганц боломж юм. Цагдаа нар түүнийг мөн адил тулгаж галзуу гэсэн тул Кэрол бас энд байгаа гэдгээ учирлаад энд ийм эмэгтэйчүүд маш олон байдаг. Одоо олон нийтэд бол тэднийг сонсох ёсгүй галзуу хүмүүс. Цагдаагийн хилтэст ээлжээ хүлээж байхдаа Симфорд аимшигтай дурсамжинд автжээ. Өсвөр насны хүү өөрийг нь энд авчирсан цагдаатай ярилцах зөвшөөрөл хүссэн байна. Кристинийг эмчлэгч эмч Джонатан Стил дуудлаа. 50 байхыг хичээсэн тэрээр цагдаа нар буруу хүүхэд болсон. Одоо алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэж тайлбарлав. Эмч өвчтнөөс эргэн тойрныхоо хүмүүсээс өөрчлөгдөж байна уу мэдрэгдэж байгаа эсхийг асуув. Эмчийн үзэж байгаагаар Кристин өөрийн уран зөвнөл бодит байдал хоёрыг ялгаж салгадаггүй. Листер Симфордтой ярилцахыг зөвшөөрөв. Өсвөр насны хүү түүнд эдлэн газрын эзэн үеэл Гордонд Нортготтын тухай ярьж эхлэв. Симфордын үеэл түүнд тусламжийн хариуд эдлэндээ амьдрахыг зөвшөөрсөн. Симфорд өрхөнд орсноо хожуу ухаарчээ. Гордон түүнийг аимшигтай зүйл хийхийг албадаж байв. Листер юу болоод байгааг ойлгосонгүй. Симфорд тэдний хүүхдүүдийг ангуучилж амийг нь хөнөөдөг гэж хэлэхэд тэрээр цочирдлоо. Симфорд үүнийг хийхийг хүсээгүй ч Гордон түүнийг сүрдүүлдэг өсвөр насны хүүгийн хэлснээр 20 орчим хохирогч байсан. Нэг хоёр нь зүхтаж чадсан. Симфорд Гордонтой хамт дахиад гэмт үйлдэл бэлтгэж удалгүй зам дээр нэг хүүг олж харснаа хэлв. Гордон хүүхдэд эцгийнх нь осолд орсон тул яаралтай эмнэлэг явах хэрэгтэй гэж худал хэлжээ. Симфордыг харсан хүү тайвширч машинд суув. Эдлэн дээр тэд хохирогчдыг дахианы хашаанд цоож илжээ. Хүүхэд тус бүрийн үхэл аимшигтай байсан. Одоогийн байдлаар Симфорд хүнд ч хор хөнөөл учруулахгүй гэж уйлж байв. Гайхсан мөрдөгч Сэмд алга болсон хөвгүүдийн зургийг үзүүлж хэн нэгнийг олж тогтоохыг хүсв. Сэм зургуудыг сайтар нэгтэлж үзээд заримыг нь тусад нь аваална. Тэдний дунд 9 настай Уолтер Коллинз байлаа. Мөрдөгч Листерийн яриаг сонссны дараа Ахмад Джонс хүү бүх зүйлийг зохиож байна гэж хэлв. Цагдаагийн газар Брэглеб болон олон тооны жагсагчид зочилж Джонс Листерт хүнд ч юу ч хэлж болохгүй. Симфордыг оруул гэв. Брэглеб Кристин Коллинзод юу хийснийг мэдхийг хүсч хэлхийг шаардлаа. Түүнийг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлсэн гэдгийг сонсоод пастор юу болсныг шууд ойлгов. Кристин юм уухаас татгалзаж өөрийгөө бүрэн эрүүл гэж мэдэгдлээ. Эмч түүнийг цагдаа нар жинхэнэ хүүг нь олсон гэсэн бичигт гарын үсэг зурхыг шаардна. Кристин үүнийг хийхээс татгалзсан тул эмч нар түүнийг авч явж юм уухыг алдав. Кэрол Кристиний талд зогсож Джонатан хүртэл цохлоо. Шийтгэл болгон түүнийг эмчилгээний өрөөнд аваачиж цахилгаан цочрох эмчилгээ хийлгэв. Хожим нь Кристин хагас ухаантай Кэролыг өрөөнөөс гаргахыг хардаг. Джонст мэдэгдэлгүйгээр Листер Сэмийг цагдаагийн хилцээс аваад хоёр хамтрагчтай хамт яв гэж хэлв.
Энэ хооронд Кристин Кэролийн өрөөнд ирээд тэр түүний төлөө эрсдэлтэй алхам хийсэнд нь маш их талархлаа. Кэрол Кристинийг эрх чөлөөтэй болж хүүгээ олохыг хүсдэг. Листер болон түүний хамтрагчид эдлэн рүү хурч ирээд хэргийн газрыг хайж эхлэв. Дараа нь Листер Сэмд Шарлийг хаана оршуулсныг хэлхийг хүслээ. Сэм хүрзээ аваад ухаж эхлэв. Цагдаа нар цогцсуудыг хараад үнэхээр цочирдлоо. Листер мужийн бүх цагдааг энд ирэхийг тушаав. Сэм уйлж Листер түүнийг тайвшрууллаа. 6 хоног өнгөрөхөд Кристин им ухаас татгалзсан хിവэр байгаа тул эмч өөр эмчилгээний аргыг хэрэглэхээр шийджээ. Азар Брэглев цагтаа ирж тэр нийтлийг сонноос уншаарай гэж ерөнхий эмчид хэлээд Кристин суллагдлаа. Джонатан эдлэн дах аимшигт олдурын тухай бичсэн сонинг барьжээ. Кристин гадаа гараад Уолтерыг амьд байхгүйг сонсоод ухаан алдах шахсан. Джеймс Дэвис болсон бүх зүйлд Джонсыг буруутгалаа. Цагдаа нарыг Уолтерыг олоогүй төдийгүй ээжийг нь сэтгцийн эмнэлэгт хэвтүүлсэн тул олон нийт игдүүцэж байв. Джонс алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Уолтерийн дүрд хуурч байсан хүү Листер байцаав. Хүү зүгээр л Лос Анжелес хотод зочлохыг хүссэн гэдгээ хүлээсэн. Брэглев бүх зүйлд Кристинийг дэмждэг. Тэр айхаа болсон, учир нь түүнд алдах зүйл байхгүй. Энэ хооронд Гордон эгч дээрээ очиж хэд хоног үлдэхийг зөвшөөрөв. Ахыгаа бие засахаар гарсан хаагуур хосууд цагдаа дуудаж. Удалгүй Гордоныг цагдаа нар шуурхай баривчилжээ. Брэглев Кристинийг өөрийн найз ноён хан хуульчтай танилцуулав. Цагдаагийн хэлтэс бүх буруу хүүхэд болон Кристиний зохисгүй үйлдэл рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа тул тэр шүүхэд хандах ёстой. Ноён хан шүүхтэр өөрийн хэрэгээ өмгөөлөх болно. Брэглев хан Кристинаар сэтгцийн эмнэлэгт буцаж ирээд цагдаа нар энд байрлуулсан бүх эмэгтэйчүүдийг суллахыг захиргаанаас шаардсан тушаал авчирч, гадаа Кристин Кэрол хоёр бие рүүгээ харан инээмсэглээ. Гордон баривчлагджээ. Цагдаа нар ямар ч байсан ажлаа хийхгүй байгаа учраас цагдаа нараас нуугдж байгаа юм биш гэж тэрбээр сэтгүүлчдэд ярван хэлжээ. Джеймс Дэвист хэлэхдээ хүмүүс ихэнх офицеруудыг огцохыг шаардаж байна. Кристин хотын хүмүүс түүнийг дэмжиж жагсаал хийхээр цугларч байгаад гайхаж байлаа. Эдгээр хүмүүсийн дунд Кристиний дарга бим байдаг. Бүгд шудраг ёсыг шаардаж байна. Шүүх хурлын танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Шүүх хуралдаанд цагдаагийн хэлцээс хинч ирээгүй тул шүүгч завсарлаа. Хан тэр даруй Кристинийг өөр шүүхийн танхимд аваатсан бөгөөд тэнд маш цөөхөн хүмүүс цугларсан байв. Энэ нь шаардлагагүй эмх замбраагүй байдлаас зайлсхийхийн тулд хийгдсэн. Гордоныг шүүхийн танхимд оруулав. Тэр сонноос зургийг нь харсан учраас Кристинийг шууд таньж түүнийг зоригтой гэж хэлжээ. Гордон гин бурууга хүлээхээс татгалзав. Удалгүй Ахмад Джонс мэдүүлэг өгчээ. Түүний хэлснээр Кристин бие авч явахдаа тааруухан байсан тул хүүг түүний хүү биш гэсэн үгэнд цагдаа нар итгээгүй гин. Шүүхийн танхимд байсан бүх хүмүүс Джонсын шалтгааг инээдтэй гэж бодсон. Уолтерийн дүрд хувирсан хүүг олж тогтоосон. Түүнийг Артур Хатчинс гэдэг бөгөөд гэр бүл нь Айва мужид амьдардаг болох нь тогтоогджээ. Артурын жинхэнэ ээж хүүгээ гэртээ авчирхаар ирсэн. Шүүх хурал олон хоног сунжирдаг. Бүх гэрчээс ярилцлага авсан. Брэглев одоо хүртэл итгэл найдвараа алдаагүй Кристинтэй уулзахаар ирэв. Эцсийн эцэст Уолтерт юу тохиолдсныг тодорхой хэлэх боломжгүй юм. Магадгүй Сэмфордод буруу байсан байх. Кристин хизээж итгэл найдвараа алдахгүй. Шүүх Ахмад Джонсыг албанаас халахыг тушаажээ. Мөн иргэдийг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлэх журамд өөрчлөлт орууллаа. Шүүгчид ч гэсэн дүгнэлт гаргахад бэлэн байв. Гордоныг гин буруутай гэж нэгэн дуугаар тогтоов. Цагдаагийн дарга Джеймс Дэвис ч мөн адил тэтгэврт гарсан байна. Шүүхийн шийдвэрийг уншихын өмнө Гордон сүүлчийн үг хэлсэн. Түүний хүндэлдэг цорын ганц хүн бол Кристин гэж тэр хэлв. Хийсэн хэргийнхэн төлөө түүнд цаазаар авах ял оноожээ. Ял 2 жилийн дараа хэрэгжин. Удалгүй Кристин ажилдаа буцаж оров. Тэрээр амралтын хугацаанд сургаггүй алга болсон хүмүүсийн янз бүрийн байгууллагууд руу залхасаар байлаа. Хан Кристин дээр ирээд тэрээр Гордон цааслагдахаас өмнө түүнтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгджээ. Магадгүй тэр эцэст нь үннийг хэлэх байх. Тэр эргэлзэлгүйгээр зөвшөөрлөө. Энэ уулзалтыг зохион байгуулахад хан маш их бэрхшээл учруулсан. Тэдэнд 20 минут өгсөн. Кристин үннийг сонсоход бэлэн байв. Гордон түүнийг үнэхээр ирнэ гэж бодоогүй тул ярихаас татгалзав. Кристин хариултгүй эндээс явах хүсэлгүй байлаа. Гэвч Гордон түүний байдлыг шоосоор байв. Тэр Уолтерыг амьд эсхийг түүнд хизээж хэлээгүй. Маргааш өглөө нь ялыг биелүүлэх ёстой байв. Кристин тэнд очсон. Гордон маш их айж хэн нэгнээс түүний сүнсний төлөө залбирахыг гуйв. Шийтгэлийг биелүүлсэн. 5 жил өнгөрчээ. Кристиний амьдрал эргээд хэвийн болжээ. Хамтдаа оройн зоог барихаар тохиролцсон бинтэй адилаар ажлын хамт олон түүнийг дэмжиж байв. Дараа нь Кристин хүүг нь сургаггүй алга болсон гэх өөр нэг ээжээс уцтсан байна. Цагдаагийнхан үннийг илчлэх хүүхэд олсон гэж мэдээлв. Кристин тэр даруй цагдаагийн газар ирэв.
Тэд хүү цагдаа хоёрын яриаг сонсцгоо. Дэвид өөр 5 хүүхдийн хамт дахианы үүрэнд хэрхэн дүүжигдсэн тухай ярьжээ. Тэдний дунд Уолтер байсан. Хөвгүүд зүхтаж амтсан ч тарж зүхтсэн Гордон тэднийг хөөж байсан болохоор Уолтер зүхтсэн эсхийг Дэвид мэдэхгүй. Гордон түүнийг олчихвээ гэж айж байсан тул Дэвид энэ олон жил тэнүүжилж нуугдаж байсан байна. Дараа нь Дэвидийг ийдэг сайн эмэгтэй хүлээж авчээ. Кристин хүүг эцэг эхтэйгээ аз жаргалтай дахин уулзахыг эрэлхийлсэн. Кристин эрэл хайгуулаа орхих бодолгүй байгаад Листер гайхдаг. Кристин Коллинз хүүгээ насан туршдаа хайхаа зогсоогоогүй. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай.